туул усан сангийн зохицолбор гэдэг төсөл байж байгаа. Тэгээ сүүлийн хэдэн жил бас манад үерийн усны аюул их байсан тийм ээ. Дээрээс нь Улаанбаатар хотын унтны их усүрийг бид нэр хадгалах үүднээс туул усан зохицолбор гэдэг энэ төслийн тэзүү хийгдэж байгаа. 5 сар хэд тэзүү бол дуусна. Наадмын дараагаас энэ оны хагас түрүү үе шиг түншлэр юм ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдэг одоо төслийн санхүүжилтийн модулийг тохирч хэрэгжүүлэхээр явж байгаа юм нэг төсөл байж байгаа. Улаанбаатар хот гэдэг чинь өөрөө бүгдийн цогцоор нь хараад Улаанбаатар хотын ерөнхий архитектор бүгдийг удирдах нэг байдлаар харж иж энэ зам нийтийн тээвэр дулаан цахилгаан үерөөсөө төлөвлөх байсан чинь эрчим хүчний яам дээр нэг төлөвлөлтөд 20 минутын барилга байгуулалтын яам дээр нэг төлөвлөлтөд 3 яам дээр тэгснээр дээрээс нь Улаанбаатар дотор архитекторын доор бодлогын газрууд дээр замын бодлогын газар дээр хамаарал ингээд өөр газар ингээд төлөвлөлөд хөрөнгө оруулалт тавиад төслүүдэд хэрэгжүүлээд байдаг. Тэгээ нэг жилийн зам тавингууд эх жил дулааныхын эрчим хүчнийхэн тэр замыг авч аял доогуур нь шугам болоо хийгээд. Энэ алдааг олж харсан учраас бид нар засаг даргатай яриад яамдуудтайгаа яриад Улаанбаатар хотыг ерөнхийд нь удирдах төлөвлөх юм бол ерөнхий архитектор аа. Яг ч Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэж байдаг тийм. Энэ хүндэл удирдагдаж төлөвлөгдөө. Тэгэхгүй бол ингээд энэ төслүүд чинь замбраагүй яваад үүнийхээс нь хохироод байна.